짜잔. 짬 이거 сургуультай явах одоо? Аа. Yes. Чи жигчээ ягаад гэж гараад байгаа юм бэ? Эвэлийн сургуульд орох юм. Чи сургуульд ороход бэлэн болцсон уу? Аа? Yes. Эвэлийн одоо явж байгаа цэцэрлэгийнх нь хүүхдүүд бас ихэнх нь ийшээ орж байгаа. Тэгээд тал нь тийм Christian айлууд нь бас нэг өөрний сургууль үлээ тийшээ бас өгч байгаа юм лээ. Тэгээд одоо манай Christian биш юм чи энэ илүү зүгээр юм болоо гэж боддог. Энд чинь Open Day өнөдөр болж байгаа юм байна. Тэгэхээр энэ дэрчлээ 1506 онд байгуулагдсан сургууль шүү. За сургуулийн танилцах гад ирж байна. Бүгд ижлэхэн зөвхөрт юм байна. Or for those book boxes that I showed you on the За сургууль мөртгүүлчлээ тэр. Энэ сургууль болгоноос өөрөө ч магадгүй манай хүүхдийн сургууль жишээлх юм бол онлайнаар бүглэх боломжгүй заавал биеэр авчирч өгөх хэрэгтэй юм байлаа. Өнөөдөр юу явах гэж байлаа? Хаяа явах гэж байлаа. Primary school. Эцэн тэнд байгаа буцаад ирээ за. Эцэг дахиад нэг манарх ирээ эхэлж байгаа юм шиг шүү дээ. Ингээд ориентейшн яваад хүүхдүүдэд сургуульд бэлдэх 3 удаагийн өмнө явцсан. Тэгээд зоологийн мэйл хаяг байхгүй нэг бид нарт ямарч мэдээлэл ирээгүй. Хамгийн сүүлийнх тэр нь ирэхгүй мүү гэд тэгсэн чинь хүүхдүүд айлын 3 дахь удаага явж байгаа юм байна л та. Одоо ангид нь тасгаад байгаа юм. Өнөөдөр 9-өөс 10:30 хооронд гэдгийгсэн байхгүй юу. Тэгээ ирэхээр нээр ориентейшн гэл ингэн тэгээд юм зааж өгөх гэж байгаа юм баг гэсэн чинь ээж аауд нь зүгээр юм morning tea уугаад хүлээгээд хүүхдүүдэд өгөх юм байна л та. Тэгсэн чи би хүүхдтэйг энэ дотор суугаад байдаг. Бид гурав суугаад байсан чинь манай нэг хүүхдийн цэцэрлэгийн ээж нь орж ирсэн. Өө Шарлотт тэнд байгаа штэ. Тэр анги руу н оруулаад өгье гэдэг. Анги руу н оруулах гэж айл ангид хуваарлагдсан гэж ч мэдэхгүй юу. Бүтэхгүй юм нэр. Одоо болтол ингээ мэдээг өсөж байна. Тэгэл би хурлын эхлэн гэж бодлоо амар хүн орж ирэх хүлээ гэдсэн чи ээж аав нар хоорондоо танилцаад байж байгаа юм байна л та. Fail. Thank you for your patience. Ямар гоё юм бэ миний хөө. Залуу ингээ бүх paper work тэр нөгөө бичиг баримтыг бүрдүүлээд хийж игсахгүй. Тэгээд сая бүр тэнийг байж байгаа л ирлээ. За тэг ямар ч хэдэн аав ээж нартай бас танилцлаа. Одоо эдгээр чинь баг 6-7 жил хамт явах магадaltaй. Манайхын дэсээ нөхөхгүй л. Тэгэхээр чинь жоохон ээж аав нартай танилцаад юм хум яриад тэгээд гээс дутуугаа нөхөх гэж хичээлээ. Тэ миний хөө ээж аваагаа уучлаарай. Okay, I'm so sorry, okay? Яагаад? Зарим юм ин мартаад хүүгээ жоохон орой аваад ирсэн мэн сургуультай. Хөдөөнөөс ирсэн оюутан шиг л байдаг шүү дээ. Нүд нь ингээд тийш гүгэл. Юу болоод байгаа юм шиг. Яа. За тэгээд нэг өдөр фейлцэн яард тий. Гэтэ битэрээс болоогүй тий. Тэр ямар ч бүрэн хийх үстэй. Би амар чамд амар нөгөө би нөгөө ерөөсө бичүүгээр энэ оролцоог болохоор надаас юм асуугаал тэрийг хийгээгүй нэг явуулаагүй. Дээргүй ч мэйл рүү явуулсан гэдгээр. Очил таксрыг хийж удаа. International student болохоор ингээд шууд очиж сургууль дээр бүртгүүлээгүй ингээд одоо нэгэсэндээ government засгийн газрынхаа улсаараа дамжуулж авч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийшээ бүртгэлэн буцаад сургууль руугаа очихдоо дутуу очсон юм яасан ингээд ээж аавд ирсэн мэдээлэл нь ирээгүй. Тэгээ бид хоёр ингээд эхний хамгийн чухал юмудаас нь хоцорсон. Тэгээ хамгийн сүүлийн зур хүүхдэд асах тэр юм болчихлаа юм шүү дээ. Тэгээ ерөнхий бас юм сургуулийн мэдлэг байхгүй. Мэдлэг гэхүү хизээ эхлээд яадаг гэдэг юм ерөөсөө мэдэхгүй учраас. Тэгээ уг нь бол бас баримжаа авч ирсэн нэг асуудаг л ээжэлтэй. Би ингээ хүүхдүүд нөгөө нэг цэцэрлэг дээр нь форумтойгоо ирсэн байгаа гэдэг шүү дээ тий. Алидийн хүүхдүүдийн тэр нөгөө нэг сургуультай бэлтгэх юм эхэлсэн байгааг харсаахгүй. Тэгээ би одоо нэг сургууль болгоо өөр л ах гэж бодсон. Тэрнээс энийг бас явж иж магадгүйгээ бодоод асуусан болоо унаал явж илээсэн юм байна л да. Тий нэг яг одоо Шарлоттын ээжсэн ч юм уу юу? Тий нөгөө хамт. Чи гэхдээ яг нэг тэгж нэг тайлт хэлжсэн. Гэхдээ Самуэлийн тэр форум энтертэйг очсон байсан шүү дээ. Үгүй тэрийг анзаараагүй. Гэхдээ ингээд бүх юмаа бүртгүүлсэн. Тэгээд надад ирж байгаа мэйлэн дээр нь ямар ч тийм дуртаагүй. Ганц хэлсэн байгаа юм нь сургууль эхлэхийнхаа өмнө
Тэ сургууль дээр очиод ингээд нөгөө форум болон бусад ингээд шаардлагатай юмнуудаа бэлдээрэй гэсэн ганцхан мэйл байсан учраас би бас тэрийг ингээд одоо иймэрхүү юм байдаг гэдэг мэдэхгүйгээр тэгээд за ямар нэг юм байвал бас ирэх бах гээд тэгээ орхицсон байхгүй. Харин тэгтэл Монголчууд сургууль болгоо өөр тэгээ 9 сарын 1-нд орох бол хэдийд ч бүртгүүлтэй ингээд бас сайн мэдэхгүй юм. 8 сарын 25 жил очдөг үстэй. Эхлээд ээж аваад нь танилцуулсан байгаа байхгүй юмнуудаа. Тэрнээс нь бүгднгээс нь хоцорсон. Тэгээд одоо бид тэр бүх бичгээр юм тэнд буцаж явуулаа. Бүглэх формоор бүглээдэг буцаад тэр уулзсан презентацийн зэрэг авч хаад явж байна. Эвэл ангийн хүүхдүүдийг эндээс харах юм бол ойролцоог нь 20 хүүхд татнуудын ойрч хүрэхгүй юм шүү. 1 2 3 17 хүүхд бол энэ өгсөн нэрэн дээр нь бол байна. Улсын сургууль гэд бас гайгүй л хөвгттэй юм тий. Монголд чинь 60 мар хөвгтэй. За тэгээд хүн гэж мангар хэмжиж залаад хэлсэн чинь төлбөрийн арай төлөвлөлт ингээд байгаа хамгаалтайч шиг тий. Эднийхээ төлбөрийн арай төлсөн юм чи одоо мэйл нь явуулахгүй л гэд байж хэвлэх гэжтэй яа. Тэр сэтгэл зүгээр яг нөгөө энгийн процессоос нь жоохон удаацсан болоо гэж ойлгосон л даа. Зөвхөн бүх хүүхдүүдийн бүртгэлд хаагдсан байхад манайх араас нь өгж байгаа марк. Магадгүй тийм. Жохон ингээд хайн гандцсан байж магадгүй гэж бодсон. Тийм битээр өгөөсө төлбөрийн визээ солиулчаад би 12 сар төгсөөд тэгээд сургуульд орохоос өмнө визээ солиулаад тэгээд төлбөрийн төлчин гэж бодсон чинь сургуулийнхаа спотыг хадгалахын тулд газ түл гээд тэгээд бид тэр сандраад 10 сая төгрөгийн толдохгүй шүү дээ. Тэгээд цуглуулж явсараагаад арай хийж нэлийн хайн өгсөн дээ. Бүр амар хугацаанд өнгөрсөн. Тэгээд тэгээд сургуультай л байгаа тийм. За тэгээд тэр одоо бутамтай их гэж байна. Тэгээд бүхэл 2 сарын өмнө процесс нь болдгийм биш үү тэгэхээр хэрвээ сургууль гарах юм байх юм бол бүр юм эртнээс тийм өмнөдөө төсөөлөрэй. Зя PSW бүгдийн сургуулийн униформ зардаг газар ирлээ. Ямар гоё юм нөхөө. За тэгээ өмсөж үзээд авъя. Энэ ингээд бүх сургуулаараа бүх хөцүүд нь байд юм байна. Ерөөдөө төстэй. Тэгтээ жоохон лого болон өнгөний ялгаралууд ихтэй. Манайхаар одоо Батцуу ах нь шүү дээ. Хаана гаян Glenferrie-ний? Glenferrie-ний малгай юу энд шүү дээ. Хаашаа? Чи өмстэй. Таарч ийн үзье. Таарч ийн. Yes. Орохгүй юм шүү. Орж штэ. Оо за орж штэ. Эди намайг дурак авда. Оо тий. За энэ ч. Цүнх байгаа юм чинь цүнх өөрийнхөө цүнхийг барьчих юм уу? Everyone Charlotte do have this. Оо Charlotte цүнхтэй штэ. За төглөөс авъя та тий. Али хари том юм шүү дээ наача. Арай л том юм шүү. Цүнх нь. Би энийг тавьста. Авъя та. За өөр юу авмаар энэ та? That's it. Өмд авахгүй мó? Оо ирмэнэ давь. Үгүй. Ягаад? Ирмэнээс Glenferrie явъя гэж. He's too small. Наа чи бүр том байна минь хөө жижигийг аав. Бас дөрөв шүү. Тийм дөрөв ч гэсэн өмсөд үзье хоёлаа за. Ямар вэ? Окей, мэдгүй байна. Яг гоо эргэж байгаа яг таарах юм шүү минь хөө наатах авчих. Окей. Одлаа. Өглөөж. 2-3 и. За минийх эргээрээ turn around. Ямар гоё юм бэ минийх үү? Агаараа ямар өөр юм бэ? За зүгөө дэлгэх нь бүх хувцс чинь татвар байгаа шүү. Сургуулиас нь заасан юмнуудыг авахд ер нь $316 болж байна. Тэгээ энэ жил засгийн газраас нь бараг бүх хүүхдэд $400 купон өгсөн. Гэхдээ бид хоёр тэр купоногийн тарахаас өмнө визээ солиулж амжаагүй учраас тэр купон нэрээгүй. Тэгээд ерөнхийдөө 485 гэдэг тэгээ нөгөө пост graduate тийм визтэй байгаа хүмүүс бол тэрийг ашиглаж болох юм байна л да. Оюутны визтэй байхад бол тэрийг ашиглаж болохгүй маань. Гэх мэтчлэн ер нь яг энд одоо тийм байнгын оршин суугч болон citizen тийм болсон хүмүүстэй нь бол маш их хөнгөлөлт орон бушуулалаас ихтэй байдаг. Тэгээ бид хэд болохоор яг төлбөрөө бүрэн төлнө. Одоо яг эмнэлгийн хүмүүс бол өнгөс төрж байгаа штэ тий. Гэх мэтчлийн юмнуудаас нь олгоцордог байгаа. Одоо тэгт ямар ч хүүхийнхээ хувцсанд хөрхөн бэлтжлээ. Тэгээ аль дээрээс хөрхөн хувцас авъя л та гэсэн. Одоо яг сургуульд орж байгаа юм шиг
Мэдрэмжин төрж байгаа шүү. Ивэл минь хөө нааш та. Чамд гой захиа ирсэн байна. Нааш та чи өөрөө юм шиг нэ. Dear Atiba, I have been waiting to have a buddy since prep, Оо. and I can't believe I'm finally it. Let me. We'll make your primary school in journey together. From Miranda гинэ. Ямар гоё миний хөө бадитэй болж байгаа юм биш үү? Нөгөө бади гэж мэдэх үү? Yes. Юу вэ минийхөө? Юу авчрах юм явчих. Нөгөө блуухийн ном дээр бадигээд. Хөөрхий. Тэг бүр ингэ шуудан гарч захиарсан замир хөрхөн Баг бади. сургуулийнх одоо сургуулийнх нь арай жоохон том ангийн хүүхдүүд нь бади болсон. Тэр Энэ дэр бади гэд гардаг те. Ямар гоё. Блуугийн бади хин гэдэг үлээ. Mia. Мия те. Миний хүүгийн бади хин гэдэг үлээ. Marinda. Miranda гэсэн шүү дээ. Miranda. Бараг л Мия биш. Занашир, come here. Тэгээ одоо маргааш цэцэрлэгтээ сургуультай явлаа гоё юу? Өнөөдөр миний хүү усанд орон заяа өнөөдөр бүх Австралийн хүүхдүүд усанд орж байгаа ах заяа. Асчааш биш шүү дээ, Монгол шүү дээ. Чи Монгол л доо. Гэхдээ бүгдээ Австралид байгаа шүү дээ. Тэгэхээр Австралийн хүүхдүүд сургуультай явах бол бүгдээ усанд орж байгаа за. Окей. Хүүхээ бүх юм дээр сайхан нэрийг биччихлээ. Гэт нэртэй тамга аваад. Наатан дээр чинь тогтох юм уу? Юу? Нэр нь. Нэр нь үү? Харалт. No. Одоо яг зөвөрлөсөн. Ийм нэрний стампнууд авсаад ингээд нүд дээр сайхан хатаад. Стампын стикерүүд. Хөрх юм а тий. Сайхан төрж исэн юм байна. Сураад орчиж байгаа. Наадалт ингээд ийм сурагч болгоч шүү дээ. Тэр харж байгаа дээр тэр үү. Ирвэ. Хей. Маргааш хөрөж гэн те ирмэнэ. Тий, ажиллаж хилээ авсан байгаа тий. Маргааш ажилласаа жилээ авсан. Хүүгээ. Яс хамт очно. Одоо хагаагаа өргөж өгч авандаа хоёулаа. Тий хайсуудыг хараад байгаа. Хараад байгаа. Заяа маргааштай бэлхэн шив шинэхэн бууц. За минь нөхөр сургуультай явах одоо. Yes. Хамгийн анхны өдөр сургуулийн. Нөхөө гоё юм уу? You excited? Yes. Are you scared? Хэдэн цагаас эхлэхээс сургууль 9. 8:50 гээд очсон байх хэвээр 9 гээд эхэлнэ. Гэтэ аав ээжээ Эрмөний тэнд хамт байна за. За. Нөхөө юу шиг харагдаж байна гинэ? За идэ шиг. Аав нөхөөгийнхөөс гоё л гадаг нах за. Хоёр зураг аваа. За ямар зур хоёр зураг авах юм? I'm just gonna write you өөр нэг бичих ястай. Юу өөр үнэ гэж хэлэх юм уу те? За. Одоо яах вэ? Одоо яах? Аав надад энэ араа ланчууд энэ чамд би тайлбарлаж өгье заяа. За. Цэцэрлэг дээр хідэн ланч бокс авч явдаг байлаа. 2. Тэгсэн чинь одоо сургуульд орсон чинь 3 болцсон тий. Энэ араа 9 цагт brain food. Brain food нь энэ шүү заяа. 11 цагаас Snack, I know what's snack. Эвэлээ шинэ бүүцтэй сургуультай очихоос ичж гинэ. За чи том болоод юу болмоор вэ? Ямар мэрэгчлээ хүн болмоор вэ? Сурагч. Том болохоор чи сурагч болохгүй байхгүй юм нөхөө. Why? Сурагч гэдэг чинь минийхөө ингээд анашгийн 16 17 нас хүрээд сурагч байхаа болчдөг байхгүй юу? Okay, багш. Окей, юуны багш болох юм? Тооны багш. Тооны багш болох. Чи жигчээ яагаад гэж гараад байгаа юм бэ? чи өөрөө битгий ингэж таталтаа юм муухай штэ. Тийм. Тэгээ ингээл тав заяа. За. Чермен өвч мэ. Нэг очоод нэрээ авчих тэнд нэр чинь байна. Засвар шансос. Өөжээ миний үгийн нэрийг одоо яаж бичсэн юм бэ? Oh my god. Энэ буруу байна гэд багштай хэлж заяа. Ээж нас хэлээд үгүй. За ээж
явлаа шүү миний хөө. Бай бай. Чигтрэх нөө body program гэдсэн нь ингээд хүүхдүүд нэг нэгэндээ зааж өгдөг хэлээд байгаа юм байна л та. Хүүхдүүдийнх нь паркинг тэр байна. Загварн дээр үеих болохоор энэ тэрэг мэрэг орох юм байхгүй байх шиг байна тий. Тэрнээс одоо ийм тэрэг нэвтэрдэггүй барилга орч үед байна гэж байх болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгээ нэлээд хуучнараа ингээ хөрхөн байдаг нь хөрхөс нүтлээ шүү тэндээ ингээ төлөмөл байна тэртэй. Ингээд Сурагчийн аав ээж. чи ааж. Өөр юм аа тий. Амар өөр. Тэр сандраалах шиг байна тэгээ. Нэг юм юутай байгаагаас нэг Айдтай. айдтай. I'm scared little bit гэсэн шүү дээ. За finally бид нэг бранч идэх цаг гарлаа тийм ээ. Cheers кофегаар. Өнөөдөр ямар ресторан очиж мэдээ те. Бүрхэн их сандарцал гарч ирэх байх та. Okay. За cheers миний хөө. On prep P, we have Charlotte and Isabel. On 1-2B, we have Leah and Zach. My name is Vincent. We will see you ready for whatever our next activity will be from SRC. Congratulations, everyone. Ямар гоё юм бэ миний хөө. Ямар тэмдэг авсан гинэ? CPR. Өглөө ээж нь юу юм болтой гэдээсэн чинь монголоор наадах чи сөөз гэдэг чинь миний хөө. Сурагчдын өөрөө өдөрдох зөвлөл гэдэг байхгүй. Ойлгосон уу? Тэ мундаг байж миний хөө. Чи өөрөө орё гэсэн юм уу? Багш сонгосон юм уу чамайг? Чи өөрөө орё гэсэн юм уу? Ямар мундаг. One girl, one boy back yesterday. Нэг охин нэг хүү ороорой гэсэн чи миний хүү болсон юм уу? Нөгөөх нь юм бэлээ. Шаарлаад талцсан байлээ тий. За хичээл нь эхлээд хөөрхөн утсан байна. Хөөрхөн утсан ч гэжтэй. 23 7 болчих юм уу. Тэгээд өнөөдөр багштайгаа уулзалт гэхээр нь би лаг надтай уулзах юм болж удаад зүгээр нэрээ бичих хэсгээс авахгүй. Тэгэхээр энэ бичээд орчихсон чинь хүүхдтэй нэг цаг ярьдаг юм байна. Багш нь яаж ивэл орчод ирээгүй юм. Тэгээд одоо ингэж хүүгээ хүлээгээ сууж байна. Багхан шиг бодолч мөнгөнөөд нэг хүүхдийн айтайхан зүүч юмсан гэж бодож байна. Тэгээд магадгүй тэ дөнгөж сургууль дутхгүй хүүхд нарах гэж хүүхдийнх юм бол ерөөхдөө нэг төсөөлөл миний блогноос авна гэж бодож ерөөхдөө иймэрхүү блогнууд хийдэг шүү. За тэгээд комент үлдээгээрэй. Баяр таа.